Маск нэг. Хаана гэж вэ? Ямар ч гоё байгалийн үзэсгэлэнтэй газар. Урлагийн маск продакшны жүжигчин Дэлгэр сайхан гэж юм байна. За сайн байцгаана уу, намайг Ганбатын чулуун цэцэг гэдэг. За маск продакшнд одоо яг 20 жил ажиллаж байна. Намайг Цэцчгэр гэдэг маск продакшны жүжигчнээр ажилладаг. Надад чултмын дүр. Чултмын дүр амар таалагдсан. Чултмын дүр. Киноны явцад бол хамгийн гоё энэ их сонирхолтой болж байгаа дүр бол занаахын дүр их хөөрхөн, гин, цайлган тийм гоё дүр байна. Энэ манай энэ киног бол үнэхээр чимэх дүр. Бас жангийн дүр таалагдчихсан. Жан. Ингээ одоо бол игээ харахад бол тэр сайн, энэ сайн ажиллаж гин гэхгүй яг бүгд л яг чин сэтгэлээсээ өөрөөсийнхөө хэмжээнд одоо дүр дээр маш сайн ажиллаж гин гэж би харж байгаа. Дэлгэр сайхан ах байна. Молмын дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд молмын дүр дээр бас маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа бол бодож байгаа. $20 жилийн турш тайзан дээр хамт тоглосон олон уран бүтээлчд байгаа. Маск продакшнаар овуулж маск продакшны жүжигчин гэж байгаа. Маш олон уран бүтээлчд байгаа. Тэр бүх уран бүтээлчтэй бүгдээрэнд нь 20 жилийн баярын мэнд хүргэе. Та нартай цуг байж, та нартайгаа би тайз гэдгийг амьд харьцааг мэдэрч бас хамт анхны DVD гаргаж дэлгэцэнд хэрхэн яаж тоглохыг та хэдтэйгээ хамт байж суралцаж та хэдтэйгээ зөвлөлдөж байсандаа маш их баяртай байна. Энэ бол хүнд нэг хувь заяа гэж байдаг. Надад тохиолдсон миний амьдралын турш тохиолдсон маш том хувь заяа бол маск продакшн байлаа. Та нартай 20 жилийн баярын мэнд хүргэе. За 20 жил одоо ажиллаад манай маск продакшн ч одоо байгууллагатай 20 дахь жилдээ орж ийн. Тэгээд бүх одоо маскаар орж гарч те ажиллаж байсан бүх хүмүүстэй одоо ажиллаж байгаа бүх уран бүтээлчтэй бүгдэнд нь 20 жилийн баярын мэндийг хүргье гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь эрүүлийн хаад жаргал хамгийн сайхан бүхний хүсье өрөө кино манаас маш сайхан болох байхаа гэж бодож байна.